байцгаанууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бага ангийн багшид дэмжих төсөл дуралдааны 2 дугаар шатны 2 дугаар даалгаварт хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах даалгаварт байгаа. За та бүхэндээ энэ даалгавраар танилцуулъя. Сайн байцгаанууд 5 дугаар ангийн математик биетийн шинж чанар дэлгээс хичээлээр сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэлээ. За 5 дугаар ангийн математикийн хичээл биет ба шинж чанар үүний дэлгээс гэсэн хичээлийг сонгон сургалтын хэрэглэгдэхүүн бэлдсэн байна. За энэ хичээлийн 2 цагийн хичээлийн ерөнхий агуулга нь за ингээд за энэ хичээлд ингээд ямар агуулгатай зохион байгуулалт агуулга нь за сургалтын зорилт 5-3 призм пирамидыг таних дэлгээсээр бүтээл хийх гэсэн сургалтын зорилтын хүрээнд дараах хичээл үйл ажиллагаа зохион байгуулна. За хичээлийн зорилт агуулгын залгамж холбоо 3-3B, 4-3B, 5-3B. За сургалтын үр дүнгийн шалгуур. За энэ шалгуурынхаа дагуу бүтэээс ерөнхийдөө хичээл зохион байгуулаад шалгуур үнэлгээ хийгээ юмна гэсэн үг. За гүйцэтгэлийн түвшин 4 түвшнөөр байна. За хичээл хоорондын интеграц дизайн технологийн хичээлээр төрсгийн урлагийн хичээл, иргэний явцын боловсролын хичээл, монгол хэлний хичээл, хүн даалгын хичээл, дуу хөгжмийн хичээл, мэдээлэл технологийн хичээлээр интеграцсан байна хичээл нь. За энэ хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэхийн тулд дараах захим холбоосууд болон гарын сурагчдыг ашигласан байгаа. За мэдээж эсор, матиго, мозак, 3D ном бүтээх, гэх мэтлэнгээр эдгээр захим холбоосыг бүдийн энэ хэрэглэгдэхүүн цаасан болон ажлын хуудас болон цаасан үзүүлэн болон ажлын хуудас боловсруулах тийм үү захим даалгавар боловсруулахдаа эдгээр сайтууд болон энэ номыг ашигласан байна. За хичээлийн хэрэглэгдэхүүнээ танилцуулахад сурагчдад хүртээмжтэй, өнгө үзэмжтэй, ойлгомжтойгоор ингээд хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг бэлдсэн байна. За мэдээж самбар дээр цаасан үзүүлэнгүүд сурагчдад нэг тод харагдахаар үзүүлэнгүүдийг бас бэлтгэсэн. За дээрээс нь сурагч бүхэн хүртээмжтэйгээр одоо шууд ингээд өөртөө аваад ингээд ойлгохгүй байгаа зүйлээ хаачдаг чинь тийм ийм флаш карт маягаар ийм бас хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг ингээд бэлтгэсэн байна. За дараагийн хичээлийн хэрэглэгдэхүүн болохоор дүгнэлт хэсэгт буюу батгал дүгнэлт хэсэгт буюу гэрийн даалгаварт ингээд тоглоомоос болох боломжтой юм битгий уруулаараа гэдэг хичээлийн хэрэглэгдэхүүн бэлдсэн. Энэ болохоор хүүхдүүдийн маш сонирхлыг татсан маш хөөрхөн тийм хэрэглэгдэхүүн болсон. Энэ нь болохоор ингээд юу гэдэг багаар болон хосороо тоглох боломжтой битгий уруулаараа гэдэг хэрэглэгдэхүүн. За эхлээд барай бүтээл хоорондоо уултна гэсэн үг. Нөгөө шоогоор ингээд шоогоо хаяад ээлжлэг шоогоо хаяад ингээд хамгийн түрүүнд хэн хамгийн түрүүнд хэдэн оноо цуглуулснараа энэ байр эзэлнэ. За энэ тоглоомын зорилго за энэ тоглоомыг тоглосноор ямар зорилготой байх вэ те хүүхдүүд янз бүрийн видеодгийн шинж чанарыг танин мэдэх зорилготойгоор энэ тоглоомыг бас тоглож болох нь байна. Дэлгээс гэж юу болох, биетийн дэлгээсийг хэрхэн хийх талаар ойлголттой болох. Тэгээд тоглоомын яаж тоглох дүрм нь үрс ингээд бичээтэй байгаа. За энэ түүний тоглоомын хувьд болохоор ингээд бүх биетүүдээ ингээд нэрлэх боломжтой. Дээрээс нь шинж чанарыг бас мөн давхар нэрлэх боломжтой. Тэгээд дэлгээс нь бас ингээд зурх боломжтой. Одоо дэлгээс зургаад шоон энэ дээр ирээд дэлгээс зургуул тэр мэдж байгаа биетийнхаа дэлгээсийг зурх чинь тийм их хэмжлэг ингээд багаараа болон хосоороо тоглох боломжтой юм. Хөөрхөн тоглоомын аргаар суралцах боломжтой үзүүлэг байна. За дараагийн хэрэглэгдэхүүн болохоор за намайг таараа гэдэг онцгой за энэ болохоор хүүхдийн бас нөгөө нэг эргэлзэх таамаглах тийм бодох зорилгоор бас энэ хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байгаа. Энэ хэрэглэгдэхүүн нь болохоор ингээд бит дүрс болгон дээр ингэж хөргөн онцгойнуудыг гаргаж ирсэн. За тэгээ хүүхдүүдийн нэг одоо хэлэнгүүд ямар бит билээ ямар дүрс билээ гэдэг дотроо бас таамаглаж бодоод хариулах нь ингээд онцгойнуудыг энийг бас мөн 3D номоор ингээд захин хэлбэрээр бас оруулж гэсэн байгаа хэрэглэгдэхүүн. За дараагийн хэрэглэгдэхүүн болохоор нөгөө нэг зургийн картын жижиг хөрхэн зургийн картнууд
За хүүхдүүд дуртай ингээд зөвөр шууд ингээд нэг зураг одоо сонгож аваад тэрийг тайлбарлаад ирээд хэдэ яриа авчихна гэсэн. За энэ одоо өдөр тутам бидний нөгөө амьдралдаа хэрэглээд ирдэг хэрэглэгчдийн зургууд байгаа. Одоо энэ жишээлбэл батарей ам тий, буруу батарей. За тэгвэл энэ ямар биеттэй төстэй байна вэ? За тэгвэл цилиндр гэж хэлнэ. За цилиндр тэгвэл хэдэн тастай, хэдэн ороотой, хэдэн ирмэгтэй вэ гэх мэтлэнгээр хүүхдүүдийг бас нөгөө өмнөхийн сэргийн санах маягаар ингээд хөрхэн зургийн картуудыг ингэж байнга ашиглахаар ингэж гаргаж ирсэн хэрэглэгчдийг бэлтгэсэн байгаа. За дараагийн хэрэглэгчдэн болохоор энэ random гэх тийм бидний нөгөө сайн мэддэг random эргүүлээд ингээд зөв хариу олох ийм хэрэглэгчдэн байна. За энэ гол ингээд биетүүдийн зураг байна. За энд нь болохоор биетүүдийн дэлгээс байна. За захаад болохоор биетүүдийн шинж чанар байна. За тэгвэл одоо жишээлбэл энэ хүүхд энэ юу эргүүлж байгаа ингээд өөрөө энийг мэдмээр байна тийм. Одоо жишээлбэл ингээд эргүүлж байгаа. За энэ шат дээр цилиндр биетийн дэлгээс нь олоо гэвэл ингээд олж байна. За тэгвэл цилиндр биетийн шинж чанарын олоо гэвэл хүүхдүүд за шинж чанар нь юу вэ гэж бодож байгаа. Ингээд тааруулаад ингээд ингээд өөрсдөө бас ингээд хөгжүүлэх боломжтой хөрхэн хэрэглэгчдүүнийг бэлдсэн байна. За одоо бодит болон биет хэрэглэгчдүүнээ тайлбарлая. За бодит болон биет хэрэглэгчдүүн. За энэ болохоор биет дүрснүүдээр ингээд юу яасан байгаа. Пазл хэлбэрээр ингээд бас хэрэглэгчдүүн бэлдсэн байгаа. За энийг болохоор тоглонгоор сурах боломжтой. Ганцаарчилсан болон хосоороо багаараа ийм суралцах боломжтой. За энэ болохоор бүх төрсээр ингэж гаргасан байгаа юмнуудыг пазл эвлүүлдэг одоо тоглонгоос суралцах хэрэглэгчдүүний ингээд бүх төрсээр ингэж бас гаргасан байна. За дараагийн хэрэглэгчдүүн болохоор одоо энэ хүүхдүүд өөрсдийн гараар ингэж бүтээж хийж болохоор ийм өөрхөн хэрэглэгчдүүдийг бэлдсэн. Энэ болохоор биетүүдийн дэлгээс те одоо биетүүдийн дэлгээс. За биетүүдийн дэлгээс. За тэгвэл хүүхдүүд за чи одоо энэ дэлгээсийг одоо биет болгоо гэдэг даалгавар те. За өөр хүүхдүүд өөрсдөө гараар барьж утсан юмнаа илүү сонирхолтой байдаг юм бахаа. Тэгэнгүүт одоо ширээний гингүүд яах нь вэ? За ингэнгүүт ямар биет үүсэж байна вэ? Тэ? За тэгвэл энэ куб вэ? За тэгвэл одоо энэ ямар биет үүсэж байна гэвэл хүүхдүүд юу гэх вэ? Дагуулж призм үнтэй. За тэгвэл призмыг дэлгэхэд дэлгээс нь ямар байх вэ гэх хүүхдүүдээр өөрсдөө ингээд бариулж мэдрүүлж ингэж хэрэглэгчдүүдийг хийлгүүл илүү сонирхолтой байх юм болоо гэж за энэ хэрэглэгчдүүдийг бэлдсэн байгаа. Энэ бол хүүхдүүдийн бас сонирхлыг татгууз хөөрхөн хэрэглэгчдүүн болно болох байхаа. За ингээд эдгээр хэрэглэгчдүүдийг бэлдсэн байгаа. За юун дээр бас толгуурлаад яг ингээд бодит те ийм хэрэглэгчдүүд бас байна. Одоо жишээлбэл энэ конус гэхэд за ингээд конус ийм байвал конусын дэлгээс нь ямар байх вэ? За хүүхдүүд өөрсдөө барьлаа. За дэлгээс нь ийм байна гэдэг ингээд гараар барьж мэдээр харж өөрсдөө ингэж хэрэглэгчдүүдийг бас бэлдэх хэрэглэгчдээ сонирх боломжтой. За дараагийн хэрэглэгчдүүн болохоор за энэ одоо нэг скейт дээр ингэж хийсэн байна. За энэ болохоор яг бидний өдөр тутамд хэрэглэдэг бас бодит нөгөө нэг биетүүд мань байна. Одоо жишээлбэл бэлгэний хайрцаг тий. За тэгвэл энэ биетүүдийн дэлгээс нь ямар байх вэ? Дэлгээс нь аль вэ гэвэл хүүхдүүд ингээд энд холиод тавьчихна. Тэгвэл хүүхдүүд өөрсдөө ингээд салгаад за зөв холбоороо шигдэг юм. За жишээлбэл одоо ийм байвал яах нь вэ? Энэ хоёрыг хүүхдэд хараад мэдчихвэл байрын солих боломжтой. Ингээд салгаад тий. За энэ конус гэдэг ингээд дээр доор нь оруулаад өөрсдөө ингээд зөв бурууг ингээд ялгахчих боломжтой. За ийм байвал конус аль вэ? Конус аль вэ гэвэл одоо энийг ийшээ гаргадаг ч юм уу тий. За тэгвэл конусын дэлгээс нь аль вэ гэвэл энийг ийшээ буцаад ингээд болгочих. Зөөх боломжтой хичээлийн хэрэглэгчдүүнүүд бэлдсэн байна. Энэ бол бас хүүхдийг өөрсдөө гараараа барьж ингээд мэдрэх боломжтой ийм хэрэглэгчдүүнүүд байна. За ингээд
байрын салиуд ингээд багш өөрөө мэдээж байрын салиуд өгчөнтэй тэнгүүд хүүхдүүд одоо боддоор ингээд зөв харгалзуулна гэсэн үг. За жишээ одоо энд байх юм уу, энд байх юм уу гэх мэт ингээд өөртөө зөв харгалзуулаад өөрсдийн гараар ингээд хийх боломжтой хичээлийн хэрэгтгүү юм байна. За дээрэс нь бас гар доох материалыг ашиглаад хүүхдүүд өөрсдөө одоо энэ савх мод те баримтын шавраа бие төсүүдийг ингээд боддоор бас хийж болно. За энийг болохоор хүүхдүүд өөрсдөө хийсэн гэсэн. За түүний зөв. За одоо энэ хэрэглэгчрүүдээ бас ном болгож болно. Одоо жишээлбэл ансхыг би 3D ном болгосон гэх те. Одоо энэ QR кодыг уншуулад энэ номыг 3D-гээр үзэх боломжтой гэсэн үг. За одоо жишээ нь ингээд хооц ингээд гүйцэтгэв тийм. Тэгэхээр юу гэхээр хаанчаа одоо QR кодыг уншуулад ингээд саний одоо 3D номтой танилцж байна гэсэн үг. За тэгэхээр би энэ одоо жишээлбэл энэ юунуудыг онлайн хэсгүүдийг тэгээд энэ намайг таараад тэгээд энэ үзүүлэнгүүдээ ерөөдөө бүгднийг ингээд юу 3D ном болгосон баа тэгээд бүгдүүд нь уцаар QR код уншуулад орох боломжтой, ороод үзэх боломжтой. За тэгээд дээрэс нь энэ дасгал ажлын нэвтрүүлгийг бас юу QR код болсон. Одоо ингэж хүүхдүүдэд нөгөө шууд уцаараа уншаад танилцах боломжтой тийм. Just ингээд QR код гэсэн байгаа. За тэгээд энэ юу дасгал ажлын ийм 1-2 гэсэн гарын авдаг буюу энэ ном гарсан байгаа. За энэ болохоор нэр нь болохоор мөнгнөөс тэгээд жамбон шатуу өмнөж жам нөгөө нэг юутэй асуудалтай хүүхдүүдтэй ажиллахын тулд бас энэ гарын авдагыг өгөөд гаргасан нэгдүгээр дасгал ажил. За хоёр нь болохоор одоо мэдээ цагаас нэг дасгал ажлын номноос тэрэнд оруулсан араа нөгөө хүнд төвшний даалгавруудыг боловсруулсан байгаа. За энэ болохоор ингээд одоогийн инструкцийн сэдвүүнийхээ хүрээнд гэдэг төвшний даалгавруудыг боловсруулсан ингээд 1-2 гэсэн дасгал ажлын нэвтрүүлгийг гаргасан. За одоо энэ юунуудыг сайт дээр өөрөөр туршиж үзэж байгаа. Одоо жишээлбэл одоо энэ сургууль ороод ирэх хүмүүс туршиж үзэж байгаа. За призм бидүүдийн хичээлийг орж байна. За болохоор энэ болохоор нөгөө нэг хичээлээ үзээд ингээд тэр өдрөө яг ойлгож өгөхгүй юу гэдэг өмнө хүүхдүүд ингээд үнэлгээ хийж байгаа тийм. Үнэлгээ хийж байгаа. За хүүхдүүдийг нэг хичээлийн явцад бас энэ шоон аргаар үнэлж болно. Одоо энэ шоон арга тийм. За ийм байвал хичээлээ маш сайн ойлгож яах гэдэг хүүхд болгоны юм бас юу өгөөд ингээд шоон өгөөд смайлтай хийж болно. Тоогоос хийж болно тийм. Ингээд шоон өгөөд өнөөдрийн хичээл ямар байсан бэ гэдэг хүүхдүүд ингээд шаваараа өрөх юм бас бит бүс гэдэг утгаараа шаваараас ингээд өөрсдөө өмнө тийм. Өнөөдрийн хичээл маш сайн ойлгосоо үгүй. За ерөөдөө нэг дунд төвшөнд ойлгосоо гэдэг үү тийм. Гэх мэт ойлгоогүй жоо эргэлзээтэй зүйлээ сайн илэрхийлвэл ингээд смайлуудыг харуулах боломжтой юм шоон аргаар бас хүүхдүүдийг өмнөж болно. За энэ хүүхдүүд өөрсдөө энэ гадаах материалаар ингэж бит дүүдийг хийж хэрэгжүүлсэн байна. За энэ тийм. За ягцын бол нэг чи үнэлгийг одоо хэрэглэдэг ингээд хичээлээр үзээд бас дараа сэдв үзээд бас дараа гавна. За энэ сэдвийг үзсэн хүүхдүүд гарах үр дүн гэдэг 4 гарах үр дүн бичсэн байна. За ерөнхийдөө 3D бит нэрлэж ангилж дижитал орчинд бүтээж хийж сурна. Бас нэг хүнээр захимжаад орж бас тийм. Захимжаад орж бас. За